таанаас нөлөөлөх. If I use my personality to influence you, Харин би өөрийнхөө одоо хувь чанараараа танд I am нөлөөлөх гэж оролдох. crossing over a very dangerous border. Би тэгж оролдох юм бол маш аюултай хил хязгаарыг давахыг оролдож. And believe me, God will find me. Тэгээд бурхан намайг хэрэг тэгж хийх юм бол үнэндээ барьж If I авна доо. force you, Хэрэг би таныг if I хүчтүүл, do certain things, хэрэг би тодорхой зүйлсийг say certain things хийвэл хэлвэл to limit you or keep you connected to me, тийм ээ таныг одоо тодорхой хэмжээгээр барихыг оролдож хийх юм бол this is violating God's authority. энэ нь тэ бурхнаас өгсөн эрх мэдээр хүмүүсийг хүчирхийлж байгаа. Because I said it to you yesterday, Өчигдөр би танаас хэлсэн. only the Holy Spirit must connect us together, nothing else. Зөвхөн ариун сүнс биднийг хооронд нь холбодог гэж хэлсэн байна. I cannot command my church to come to the meeting. It's Би forbidden. өөрийнхөө хүмүүст те сүмдээ эргэж хэлж болохгүй. Яагаад гэвэл энэ чинь хориотой. Аймаас- Хувьд хориотой. I must make sure that I have revelation in my mouth. Тэд нар миний амнаас илчлэлт аваасаа гэдэгт нь би бат итгэлтэй байна. People who want it, they will come. Тэгээд хүмүүс яг ингэж илчлэлт авах юм бол тэд нар ирж The Bible says they devoted themselves to apostolic teaching. Библи хэлэхдээ тийм ээ тэд нар өөрсдөө сайн дураараа өөрсдийгөө апостолын сургаалт зориулж байваа гэсэн. They took the decision. Тэд нар өөрсдөө зориулах хэсгээ шийдчихсэн. What Peter says, I will devote myself. Петрийн хэлсэн үгэнд би өөрийгөө бүр зориулнаа сайн дураараа. Peter did not decide for them. Петр тэдний өмнөөс шийдээгүй. Peter didn't say, go there, don't go there. Тэг чи тийшээ яв харин тийшээ явж болохгүй шүү гэж Петр хэлээгүй. If they were connected to heaven, they knew what is right, what is wrong. Угаасаа мөнхийн улсад холбогдсон юм болвол юу сайн юу бурууг мэднэ штэ. If our lives is formed by people, we are in danger. Тэг хэрэг бидний амьдрал хүмүүсээр л одоо яригдаж одоо бүтэж эхлэх юм бол энэ аюултай. If the lives of the people in my church are formed by me, they are in danger. Миний сүмийн хүмүүсийн амьдрал надаар бүрэлдэн давтаж эхлүүл энэ аюултай. We've had too much manpower in the church. Сүм дотор бид нар дэндүү их хүний одоо хүчийг ашигладаг нөө биш хүний хүчээр одоо ингэж явдаг. I have written a book about this. Би энэ тухай бүр ном уншсан. And I'm writing some strong things Бичсэн уучлаарай. Яг энэний тухай бичсэн байгаа about шүү. Маш pastors одоо being pharaohs хатуу зүйлүүдийг бичсэн байгаа. Яаж пасторууд фараон болдог тухай. towards members. Гишүүдтэй. I also write about members being pharaohs to the pastor. Мөн эсрэгээр нь хэрхэн одоо сүмийн гишүүд пастрынхан дээр фараон болдог тухай. All this power structure has to break down. Тэгэхээр яг энэ одоо хүчрхэг одоо бүтцүүд байна шүү дээ. Нурж унах хэвээр энэ хоёулаа. I have no power over people. Надад хүмүүсийн дээгүүр ямар ч тийм хүч байхгүй. I must refuse power over people's lives. Хүмүүсийг ингэж одоо хүчрхээлэх хүчнээс бүр татгалзах хэрэгтэй, бүр эсэргүүцэх хэрэгтэй. And I have to keep myself totally clean. Би өөрийгөө бүр маш цэвэр, бүрэн цэвэр авч явах. That's why sometime after the meeting I just go home. I don't want to talk with anybody. Тийм учраас би цуглааны дараа хинтээ жарахыг хүсдэг гэж шууд Because I don't want people Учир нь хүмүүс to cultivate me. намайг ямар нэгэн байдлаар одоо ингэж яахыг хүсдэггүй. Нөлөөлөхийг. Because that can contaminate my heart. Учир нь тэр нь миний зүрх сэтгэлийг бохирж болох учраас. And it will contaminate their heart. Бас тэдний зүрх сэтгэл ингэж I can be addicted to people. Би хүмүүст одоо донтож болно. I can be addicted to people. Тэгээ хүмүүст одоо донтож болно. So my life, my ministry can be formed by them. Тэгснээрээ миний одоо үйлчлэл, миний амьдрал хүмүүсийн юу хийж байгаагаар одоо явагдах нь шүү. Certain things I will not preach because somebody will be offended. Зарим зүйлийг би номлодоггүй яагаад гэвэл магадгүй хэнийг хүн гомдож болох учраас. If I live like that, гэж my би ингэж амьдрах юм бол life is formed by people. Одоо ингэж айгаад амьдрах юм бол миний амьдрал хүмүүсээр одоо тогтоогдож байна. Явагдаж People's байна. expectation. Хүмүүс одоо яах болов? My wife had to break that. Миний эхнэр энийг одоо бүр нураах хэрэгтэй. It was so difficult for her. Эхнэрийн маань хувьд яг ийм асуудал байсан бөгөөд эхнэр маань энийг шийдэж I really had to help her. Тэгээ би эхнэрийгээ энийг давж чадахад нь Because Sunday morning, учир нь бүтэн сайн юу she could гэсэн. feel all the expectations. Эхнэр маань ингэж янз бүрийн юм болж магадгүй гэж бодоо. And she saw all the people who were not there. Тэгээд нөгөө бүтэн сайн дэрхийн ирээгүй тэднийг бодоо. Oh, where is she? Where is she? Яна тэр ирээгүй шүү. Тэр одоо яац. I said, don't care about that. Тэгээ би хэлсэн. Чи тэднийг бодох. If they don't come, they don't come. Ирээгүй л ирээгүй шүү. If they come, they come. Ирсэн бол одоо болоо шүү. But let's serve God in such a way Харин бурханд зүгээр үнэхээр
A people that people can hear something. Үйлчлээ бүр үйлчлсэн шиг үйлчлээд хүмүүс бүр сонсог тэндээс бурхны үг. And if they can hear God's voice in our voice, they will come. Хэрэг тэд нар хүмүүс бидний дуу хоолой дотроос бурхны дуу хоолойг сонсох юм. We don't need- Ирнэ угаасаа. We don't need to chase them everywhere. Тэгээд тэднийг ингээд одоо хаа явсан газар We don't need to call them if they don't come. Тэр байтгаа ирээгүй ахт нь утастаа If they don't дуудаа. come, they don't come. Ирээгүй бол одоо яастай We will вэ? have a wonderful meeting Харин сайхан цуглаа because хий. God comes. Учир бурхан ирнэ хөөе. Are you with me? Тийм үү? Yeah. It's freedom. Энд чи ирэх чөлөө байна да. Some of them, they look so tired, say, don't come next Sunday. Take a day off. Тийм зарим хүмүүс бүр амар ядарсан харагддаг байхгүй улаан цан. Тэгэхээр үгүй чи зүгээр амар заяа бүтэн сайдар ганц амралтын өдөр амар гэж хэлдэг. So much slavery in Egypt. Тэг Египтэд бол тэр чигээр болчихсон. And there are so many things going on inside the church. Тэгээ сүмүүдэд ч гэсэн яг маш олон зүйлүүд ингэж болж байна. I could preach about soul dynamics in the church, I can tell you. Зүрх сэтгэлийн одоо энэ одоо асуудлын талаар бол үнэхээр намарч чадна. Яаж одоо сэтгэл хөдлөлийн талаар. Soul dynamics, control, manipulation, Тийм codependency. сэтгэл хөдлөлөөр дамжуулаад хүмүүсийг яаж дарангуулж одоо тий ингэж явдаг юм. We have to come out of that. Бид нар яг энэ байдлаас гарах хэрэгтэй Amen. байхгүй юу? I'm not saying we have to have a spirit of independence. Бид нар ингээд тэ нэг бие даагаад тэ бие даасан сүнстэй байгаагүй би. I'm saying God has set us free from all that. Харин миний хэлж байгаа юм. Бурхан биднийг энэ бүхнээс эргчлөөтэй болох He хэрэгтэй. said, come out of that. Тийм болохоор бурхан хэлж чинь гараад наадаа Connect with гараад me. надтай And холбоо. as you connect with me, I will connect you together. Би чамайг хүмүүстэй I холбоо. will do that. Би хийдэх үү? Moses should not do that. Мосе тэрийг хийх God ёсгүй had to do байсан. that. Харин бурхан хийх ёстой. I must not connect people together. Би хүмүүсийг хооронд нь уйж чадахгүй. I must connect people to Him. Би хүмүүсийг тийшээ холбоно. If I do that well, Хэрэг би энийг хийж чадах юм I бол have done my job. би өөрийнхөө ажлыг хийчихлээ гэсэн. He will connect people together Хүмүүс бурхан хүмүүсийг хооронд нь in холбож. freedom. За тэгээд энд эрхчлөө Amen. болно. Are you listening to me? Сонсч So байна. if our lives are like that, Бидний амьдрал ийм байх юм бол God says, бурхан хэлж come out of that life. наанасаа харин гараад ир. Because this is Egypt. Учир нь наад чинь Египт байхгүй юу? I could speak about their relationship, mutual relationship in Egypt. Би бүр тэднийдээ Египтэд байсан тэр одоо хоорондын харилцааг ч ярьж чадна. You know, the slave masters Одоо нэг боолын одоо эзэн were not Egyptians. боолын ахлагч нар нь Египтчүүд байгаагүй. They were Jews. Еврейчүүд байсан. Ойлгож байна уу? Боолуудын дарга нь. So the Egyptians used Jews to control Jews. Тэгэхээр Make them suffer. Египтчүүд биш үү тийм ээ? Еврейчүүдийг зовоож, еврейчүүдийг одоо хянахын тулд еврейчүүдийг ашиглаж If you read these stories with these eyes, you will be shocked. ийм нүдээр энэ түүхүүдийг уншвал та үнэндээ Suddenly you will recognize what is happening та гівтхэн нэр өнөөдөр юу болоод байгааг ойлгож эхэлнэ. in your life, Таны амьдрал юу болоод байгааг. in people's life, between people. Хүмүүсийн амьдрал, хүмүүсийн хооронд So many weird things are happening ямар гачин жигтэй юм болж байгаа гэж in the hidden. энд хийдэн гэдэг It's hidden. далд. You cannot see it, Та харж чадахгүй. but it is there. Далд. And it forms our lives, Тэгээд бидний амьдралыг ингээ сайхан одоо яаж идэх бүр хэвэнд оруулж идэх. forms the church. Сүмүүдийг одоо хэлбэрж God өгч. wants His church back. Харин бурхан өөрийнхөө Amen. сүмийг эргүүлж авахыг God хүсэж wants байна. to build the church the way He wants. Тэр өөрийнхөө хүссэн арга замаараа сүмээ барихыг хүсэж Okay, байна. I have Ойлгож to байна move уу? on. За би цаашаа явах хэрэгтэй байна. Number 2, За хоёрт нь Egypt is the place where all the unshakable promises made by God to the fathers are still alive, undiluted and unreduced. За Египт гэдэг нь тийм ээ бурхны одоо эцгүүдэд нь хэлсэн бүхий л одоо үс хөдлөшгүй амлалтууд нь хിവэрэ амьд хിവэрэ ерөөс ямар ч бохирдогдоогүй ямар ч холцгүй багасаагүй хорогдоогүй бас үнэхээр үнцэнтэй хിവэрэ байдаг газрыг хэлдэг. Okay? Ойлгож байна уу? So when they were in Egypt, Тэд нар Египтэд байхад all the words God had given Abraham, Isaac and Jacob, Авраам, Исаак, Яаковт бурхны өгсөн бүх үгс all these words were totally or fully valid. тий. Бүрэн утгаараа 100% үнцэнтэй хിവэрэ байсан. Amen? Ойлгож байна уу? Even they were in Egypt. Тэд нар бүр Египтэд байгаас боолууд.
And even it was the case, God said, come out of Egypt. Тэгээд бурхан тэгсэн ч гэсэн бурхан тэднүүсийг тийм ээ амлалтууд нүнцэнтэй хിവэрэ байсан ч хүчнтэй хിവэрэ байсан ч бурхан тэднүүсийг наанасаа гараад ирсэн. Let me tell you why. Би яагаад гэдгийг хэлж өгье. It's because Яагаад гэвэл there are certain things God cannot change if we don't move ourselves. тэгээд бид нар өөрсдийгөө урагш нь хөдөлгөхгүй л юм бол бурхан хийж болохгүй байгаа тодорхой зүйлсүүд бидэнд байна. God blessed them in Egypt. Бурхан тэднийг Египтэд God өргөж loved them in Egypt. хайрлж ирсэн. God cared for them in Egypt. Санаа тавьж ирсэн. God kept His word towards them in Egypt. I'm sorry. God kept His word. Бурхан тэдэнд зориулсан үгээ хэвээр нь хадгалж ирсэн. Амлалтууд нь хэвээрээ байсан. He didn't say, okay guys, you're in Egypt, forget it. Тэгээд та нар минь Египтэд боол орчихсон. Одоо миний амлалтыг I мартчихжээ. changed my mind. Би ерөөсөө боллоо. Нэр гинт боллоо би. He kept His word. Тээгүү харин тэр үгээс салсаар And байсан. all His words will be fulfilled. Тэгээ бүх үгсүүд нь одоо биелэгдсэн байхын тулд тэр бүр санаа тавьж ирсэн. So even they were blessed, they were cared for. Тэд нар бурхан санаа тавьж тэднийг God өрөөж protected ирсэн. them. Бурхан тэднийг хамгаалж байсан ч He said to them, come out of Egypt. It means there are certain things Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тодорхой which зүйлсүүд cannot happen before we move. тодорхой зүйлсүүд бид нар хөдөлгөөс нааш өөрчлөгддөггүй. There were certain things God could not do for them. Хэдийгээр бурхан тэдний төлөө энэ бүхнийг хийж байсан ч хэрэг тэд нар тэндээс гарахгүй бол хийж чадахгүй зүйл гэж байсан. He could care for them in Egypt. Бурхан тэднийг Египтэд асарж байсан. He could bless them in Egypt. Бас өрөөж But there were чадчихсан. certain things He could not do for them in Egypt. Харин Египтэд тэдний төлөө хийж чадахгүй байсан тодорхой зүйлүүд That's what He said, come out. бурханд байсан учраас бурхан Come to тэднийг me. гараад ир над дээр үрээд ир гэсэн. And I will do certain things I could not do for you in Egypt. Гарч ирээд над руу ирэхэд чинь би Египтэд та нарт хийж чадахгүй байсан тэр зүйлээ би хийх болно гэж. He said to them, come out and worship me. Гараад ир тэгээд намайг одоо хүндэл. They could not worship God the right way in Egypt. Тэд нар Египтэд яг зөв замаар нь бурхныг магтан хүндэлж чадахгүй байсан. He had to take them out first. Ингэхийн тулд тэд нар бурхан эхлээд тэднийг гаргах хэрэгтэй байсан. Then they could worship Him. Тэгээд тэд нар жинхэнэ утгаар нь түүнийг хүндэлж магтаж чадах. So God has to do certain things in our lives Тэгэхээр бурхан бидний амьдрал тодорхой зүйлүүдийг хийх гэж. before other things can happen. Тэгээ энэ өөр бусад зүйлүүд болохоос өмнө. Are you listening to me? Yes. This is very important. Энэ маш чухал, Very important. маш чухал. From time to time I had to take very strong decisions. Мэдээж заримдаа тийм ээ би үе маш одоо And take some strong steps. Тэгээд тэрнийхээ дагуу одоо үнэхээр хэцүү Because God асуудлууд spoke. болдог. Яг л бурхан ярьдаг. Not easy decisions. Тэгээд бурхан ярьсан учраас миний гарах шийдвэр тийм амархан байдаг. Some of them produce pain. Зарим шийдвэрүүд бүр намайг ямар их өвдөгдөг гэж. Because of some of them we lost friends. Учир нь бид нар зарим шийдвэрүүдийг гаргаж байхдаа найзуудаа алдчихэдэг. Actually, one decision in my wife and in my life, In my wife's life and in my life, in our life, Эхнэр бид хоёрын амьдралд гаргасан нэг шийдвэр one decision removed 99% of our friends. бидний найзуудын маань 99%-ийг бидний амьдралаас All гаргасан. gone. Бүгд алга болсон. In 1 week. Нэг л Because of долоо. one decision. Ганцхан шийдвэр гаргацсан чинь л Most churches closed their door to me. Just 1 week. Сүмүүд 7 хоногийн дотор миний өмнө хаалгаа барьсан. Now they opened the doors again. Одоо тэд нар дахиад хаалгаа нээж Because of that decision. зүгээр нэг шийдвэр гаргацсан But чинь. I knew I had to do it. Гэтэ би энийг хийх ёстой гэдгийг Because God мэдчихсэн. had spoken so clearly. Бурхан дэндүү тодорхой ярьсан учраас би гаргасан. And I had to cut myself free. Би өөрийгөө бүр чөлөөтэй болох ёстой байсан. I knew if I do that, Хэрэг би энэ шийдвэрийг гаргах юм бол pastors will talk about me all over the night. пасторууд даан даяар намайг яриндаа гэж би But мэдчихсэн. I didn't want their lives to form my life. Гэхдээ би тэдний амьдрал, тэдний яриа миний амьдралыг бүрдүүлээсэй гэж I хүсэв. respect them, I honor them, I have a good relationship with them. Тэдэнтэй сайн харьцаатай байдаг. Now they begin to invite me again. Одоо тэд нар дахиад намайг урьж эхэлж Some байгаа. of them call me Зарим нэг нь утасдж байгаа. when nobody hears the call. Nobody hears the call. Nobody knows they are calling me. За тэд нар хинт ч мэддэхгүйгээр утасж байгаа юм байна л да. Филипп руу. Because we went through all wars and we survived. Бид нар энэ бүх дайны дундуур эхнэрээр гарч ирээд амьд We are үлдсэн. still alive. Бид нар амьд хിവэрэ байна. Our church is still doing well. Миний сүм амьд байгаа бөгөөд сайн Now байгаа. they are looking after us to see what are they doing.